Сайн байцгаана уу, өнөөдөр арилжааны академид бид гадаад валютын арилжааны нэг чухал ойлголт болох спредийн тухай ярилцъя. Спредийг арилжааны ертөнцийн замын төлбөр гэж ойлгож болно. Үүнийг зөв ойлгоход арилжааны замд илүү тогтвортой алхах боломжтой болно. Спредийн тодорхойлолт энгийнээр хэлбэл спред бол тухайн мөчид хөрөнгийн худалдан авах үн болон зарах үн хоёрын зөрүү юм. Жишээ еврогоос долларын хослын ханш авах үн 100 мянганы 9 мянга 251 ба зарах үн 100 мянганы 9 мянга 256 байвал тэдгээрийн зөрүү нь 5 пипс бөгөөд энэ нь спредийн хэмжээ юм. Ихэнх арилжааны платформуд үйлчилгээний төлбөрөө спредээр дамжуулан авдаг. Спред хоёр төрөлтэй: тогтмол спред болон хувьсах спред. Тогтмол спред нь зардлыг урьдчилан тооцоход төхөмтэй боловч зах зээлийн огцом хэлбэлцэлтэй үед арилжаа амжилтгүй болох эрсдэлтэй. Харин хувьсах спред нь энгийн үед харьцангуй бага байдаг боловч чухал мэдээлэл гаргах зэрэг онцгой нөхцөлд гэнэт тэлж арилжааны зардал огцом нэмэгдэх эрсдэлтэй. Орчин үеийн ихэнх платформуд гол төлөв хувьсах спред ашигладаг. Ерөнхийдөө спред бага байх тусмаа сайн боловч хэд бага байвал болгоомжлох хэрэгтэй. Учир нь энэ нь нуугдсан эрсдэлтэй байж болох ба жишээлбэл санаатай гулсалт слипэж буюу бодсноосоо дор ханшаар гүйцэтгэл хийх эсвэл мөнгө таталтын хязгаарлалт гэх мэт эрсдэл дагуулж болзошгүй. Тэгвэл ердийн хэмжээ нь хэд вэ? Еврогоос доллар зэрэг гол валютын хослолтын хувьд спред нь ихэвчлэн 1-2 пип байдаг бол алтны хувьд 2.8-аас 4 пип орчим байдаг. Платформ сонгохдоо зөвхөн тоон дээр бус, ил тод болон найдвартай байдлыг анхаарах нь чухал. Спредийн энэ зөрүү багахан мэт боловч таны арилжаанд шууд нөлөөлнө. Жишээ нь хэрэв та еврогоос долларын 1 лот арилжаа хийхэд спред нь 2 пип байвал арилжаанд орсон даруйдаа та автоматар 20 долларын зардалтай орно. Зарлага нөхөгдөхийн тулд зах зээлийн үн багадаа 2 пипсээр таны талд хөдлөх шаардлагатай. Спредийг зөв удирдах 3 зөвлөгөө: нэгт өндөр хөрвөх чадвартай валют сонго. Еврогоос доллар, доллароос ийн гэх мэт байглаараа бага спредтэй хослолтыг сонго. Хоёрт зах зээл идэвхтэй үед арилжаа хийх. Европ, Америкийн арилжааны цаг давхцах үед спред хамгийн бага байдаг. Гуравт үргэлж бодит цагийн спредийг хянах. MT4 болон MT5 дээр спред харуулах тохиргоог идэвхжүүлснээр зардлаа байнга хянаж болно. Санаж яваарай, спред нь таны арилжааны эхлэх шугамыг тодорхойлдог. Зөвхөн тоог ойлгоод зогсохгүй, зах зээлийн нөхцөлийг оновчтой сонгох ёстой. Эдгээр суур ойлголтыг эзэмшснээр та тогтвортой арилжаанд улам ойртох болно. Дараа дахин уулзцгаая.